За алдарт Playboy сэтгүүлийн нүрийг хамгийн олон удаа жимсэн хүнийг та мэдэх үү? Энэ бол Pamela Anderson. Тэрээр энэ сэтгүүлийн нүүрэнд нийт 14 удаа гарсан байт юм байна. Нэгэн цагт эмэгтэйчүүдийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж явсан жүжигчин эмэгтэй сүүлийн жилүүдэд нэгэн цоо шин хандлагыг бий болгоод байна. За тэр нь юу вэ гэхээр Pamela Anderson ерөөсөө нүрээ бодхоо болцсон. Sometimes we just get into these habits of getting up in the morning, putting foundation on, blowing out our hair, and it's just like, what do you look like if you don't do that? You're not going to scare anybody. Түүний энэхүү өөрчлөлт дэлхийн нийтээр бүсгүйчүүдэд ихээхэн таалагдж байгаа гинэ. Учир нь жүжигчин бүсгүй маань хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ би өмнө нь бусдад таалагдах гэж амьдардаг байсан гэдгээ ойлгосон. Харин одоо бол илүү өөрийнхөө тав тухайг эрхэмлэж өөрийгөө хайрладаг болж эхэлж байна гэсэн байна. Тэгвэл Pamela Anderson зүгээр л нэг өдөр нүрээ бодхоо болох шийдвэрээ гаргасан гэж та бодож байна уу? За ерөнхийдөө Pamela Anderson-ы нүрээ бодхоо байсан хамгийн гол шалтгаан бол түүний одоо ажлын хамтрагч 30 жил найзалсан найз Alexis Fogel-тай холбоотой. За Alexis Fogel бол 2019 онд хүүхний хоор тавдраар нас барсноос нь хойш Pamela Anderson бол хэвлэлд ярилцлага өгөхдөө. За Alexis Fogel бол миний мейкап артистаар маш удаан хугацаанд ажилласан ийм хүн. Түүнийг ордлох одоо мейкап артист бол дахиж гарч ирэхгүй байхаа гэж хэлээд тэрээр бол анх ингээд нүрээ бодохгүй байх юм шийдвэрийг гаргаж ижээ. За тэгээд Pamela Anderson бол нүрээ бодохгүй байснараа ерөнхийдөө энэ байдал нь өөрт нь маш тухтай санагдаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бол Pamela Anderson-ы бүсгүйчүүдэд өгөх гээд байгаа хамгийн гол мессеж нь бол эмэгтэй хүн нүрээ будаагүй байхдаа ийм өөртөө ихтгэлтэй будаггүй байгаа төр төрхөө илүү гоё тухтайгаар хүлээж авах нь тэр бол одоо жинхэнэ гоо үзэглэн юм а гэдэг мессежийг хүмүүст одоо өгөхөөр зорж байгаа. За сүүлийн жилүүдэд жүжигчин бүсгүй байна. Өөрийн төрсэн газар болох British Columbia-ийн Vancouver аралтах Ladysmith хотод тариалан эрхлэх өөрийн гэсэн жижиг хүлэмжиндээ ногоо тарьж ургуулах зэргээр илүү энгийн амьдралын хэм маягийг сонгож амьдрах болжээ. When do I feel most beautiful? I think when I'm with my kids, when I'm in the garden, when I'm enjoying my life, when I'm working, I love to be inspired, and I think vanity is a prison. I think that once you can let that go, you're so free. Beauty is the freedom to be you.